За өнөөдөр аймгийн сонгуулийн орооноос байгуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод саналын уудас хэвлэлнээс авч мөн санал тоолох төхөөрөмж түүнийг дагалдах гэрчлэлүүдийг авчирч зохион байгуулагч байна. Энэ удаагийн сонгуулиар нийтдээ 63 мянган саналын уудсыг хэвлэсэн байна. Нийт 21 старлыг 107 төхөөрөмжийг авчирлаа. Тэгээд энэ үүнийг хууль заагдсны дагуу цагдаа тагнуулын хяналтан доор бас аймгийн сонгуулийн орооноос байгуулсан ажлын хэсэг мэдээлэл технологийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сонгуулийн эрх орооноос авчирлаа. За одоо ингээд хууль заагдсны дагуу бид нар хэсгийн орооны санал авах байрыг сумын засагтаар бэлдэх үүрэгтэй. Энэ санал авах байр нь бид нар 3-аас доошгүй хоногийн өмнө саналын уудсыг хүргүүлсэн байх ёстой. За үүний өмнө туршилтын өгөгдөлд дамжуулах ажил явагдана. За энд сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчнэр хөндлөнгийн ажиглагчийн зүгээс орж ажиллах боломжтой. Туршилтын өгөгдөлд дамжуулах гэдэг маань тухайн төхөөрөмжийнхөө шүлжээ болж гин үү мэдээгээ дамжуулж гин үү гэдгийг үзэх юм зорилготойгоор туршилтын өгөгдөлд дамжуулах ажил явагдана. За ингээд аймгийн сонгуулийн орооноос бас мөн цагдаа хяналтан доор саналын уудасны болон санал тоолох төхөөрөмжийг бас хүргэж хамгаалтанд авч тэгээд хэсгийн ороодод нь ингээд суманд нь үргэж сумын цаашаа хэсгийн ороодод хүргэх юм ажлыг одоогийн байдлаар зохион байгуулнаа.